Сэмбацгано та бүхэн миний Crime Time playlist-ийн тавтамар л энэхүү плейлистээрээ би болсон бодтой гэмтэрүүдийн талаар ярьдаг байгаа. За өнөөдөр надад хамт манай нөхөр байгаа. Өмнөх хэрэг дээрээ би яг нөгөө human trafficking буюу хүний эрхтний 8-ны талаар ярьсан. Тэгээд та бүхнээс асуусан. Яг ийм бодтой хүмүүсийн эрхтэн 8-аас аврагдаж чадсан хүмүүсийн түүхийг сонсомоор байна уу гэж тгий гэсэн. Тэгээ би энэ хэрэгүүдийг судалж илаа л да. Ингэж явах хугацаанд нэг сонирхолтой бичлэгийг олж харсан. Ачирхалтай. Энэ бичлэг ямар бичлэг байсан бэ гэх юм бол харагдаж байгаа байдал нь ингээд оршуулах хэсэл болж байгаа. Тэгээд ингээд хүмүүс цугларчихсан. Нилийн том шатны хажуугаар ингээд зогсцсон чагсаад. Тэгээд нэг авс байгаа. Тэгээд нэг эмхтэн ингээ хөрөг зураг байгаа. Тэгжээдл яг энэ авсных нурд нэг эрэхтэй зогсчихсан байсан байхгүй юу? Тэгэл оршуулах хэсэл болж байгааг харж ирсэн чинь гинт хөгжмөн явж эхэлсэн. Франк Синатрагийн дуу явж эхэлсэн. Айгу ингээд өөдрөг дуу. Тэгээ би гайхаад харж ирсэн чинь нөгөө авсны өмнө зогсож исэн эрэхтэй шууд л бүжиглэж эхэлсэн. Энэ эрэхтэйг бүжиглээд эхлэнгуут тэр эргэн тойронд байсан хүмүүс ч гэсэнтэй ингээд хальдах гайхаж байгаа штэ. Гэхдээ төд удалгүй бүх хүмүүс түнтэй нэгдээд бүжиглж эхэлсэн. Хососороо бүжиглээд тэгээ бүжиглж байгаа хүмүүсийн сэтгэл санааны байдал юм бол зарим нь ингээд нүдэндээ нүлмэстэй, зарим нь л яг уйлж исэн, зарим нь бол айл болох ингээд энийг хийх хичээгээд хэнийг нэг дуршиж байгаа нь бол тодорхой харагдчихсэн. Тэгээ тэр гол эрэгтэйгийн хувьд гэх юм бол ингээд агаар дээр хэнийгтэй бүжиглж байгаа юм шиг дүр зургийг харуулчихсан. Тэгээ би бүр юу болоод байгаа юм бол коммент руу нөрөөд харсан чи дандаа Франц комментүүд байсан байхгүй юу. Тэгээд орчуулад ойлгоод бас зарим нэг англи комментиг үзээд нэг аимшигтэй хэрэг болоод нэг хүн нас бараад энэ ч байгаа юм байна гэдгийг нь ойлгосон. Тэгээ та бүхэнд одоо бичлэгийг нь үзүүлье. Toi qui n'as peut-être pas compris quand je t'ai dit bon putain Paris je m'en fais le cœur mais je sais bien qu'un jour dès que je le pourrai dans ton pays je reviendrai toi qui ne m'avais rien répondu je sais que tu n'es pas fait pas cru et pourtant me voilà tu peux avoir confiance en moi je ne repartirai pas За та бүхэн хүү бичлэг үзсэн байх. Чи ч гэсэн сая үзлээ. Тэгэд энэ бичлэгэн дээр гарч байгаа оршуулах хэслийг Агнес Ласел гэдэг эмэгтэйд зориулж хийжсэн. Тэгээд энэ эмэгтэй оршуулах хэсэл болж байгаа. Бүжиглэжсэн эрэгтэй бол түүний нөхөр байгаа. Энэ Агнес хэмээх бүсгүй 54 настай. Энэ бүх хэрэг Францад болж өнгөрсөн. Тэгээ Францын хувьд гэх юм бол би урлаг өрн сайхан дуу хоол гэд ер нь энэ улсын бүх зүйл айгу хайртай штэ. Тэгээд Францад болсон хэрэг байгаа. Агнес гэд бүсгүйд гэх юм бол дунд болон ахлах сургуульд Испани хэлний багш мэрэгчлэлтэй ажилладаг байсан. Ер нь чи ингээд гадаад хэлний багш нар ямар гэдэг мэдэн штэ. Ер нь би ч гэсэндээ багасаа гадаад хэлнийхээ багш нартай аягүй дуртай байсан. Аягүй нэг өөр улсын хэл соёлыг танилцуулдаг. Аягүй сонирхолтой байдаг штэ. Яг үнэ Агнесийн хувьд ч гэсэндээ яг тийм байсан. Аягүй өөдөр хөвгчлөлтэй сурагч нартайгаа яг найзууд юм шиг харцдаг. Сурагч нарын хэлж байгаа зүйл гэх юм бол үргэлж инээцэн явж идэг. Тэгээ бид нарт ингээд Испани улсын талаар аягүй гоё зүйлийг ярьдаг, дандаа хөвгчлөлтэй хичээлийг ордог. Тэгээд бүгдээр ингээд нас барсанд аягүй харамсаж байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Тэгээд Агнес яагаад нас барсан бэ гэх юм бол жирийн л нэг 2 дахь өдөр байсан. 2023 оны 2 сарын 22-ны өдөр. Тэгэхээр одоогоос саяхан гэсэн үг. Энэ өдөр өглөө 9 цаг хагас өнгөрч исэн. Агнес Испани хэлнийхээ хичээлийг ахлах ангийнханд орж исэн. Бүх зүйл хэвэн байсан. Гэтэл нэг 16 настай эрэгтэй хүүхэд шууд суудлаасаа босоод хаалганы чиг рүү алхаж эхэлсэн. Хүмүүс бол нэг сүртэй зүйл бодоогүй л дээ. Гарах гэж байгаа юм болов магадгүй гэж бодоод тэгжээтэл тэр хүүхэд очиод хаалга түгцэн. Хаалга түгчийг зарим хүмүүс анзаарсан байна. Тэгээд яагаад хаалга түгчиж байгаа юм бол гэж бодсон. 16 настай эрэгтэй хүүхэд буцаад залуу иргэнлэгсэн үг штэ. Буцаж ирээд Агнесийн өмнө очиод тувалган цаасанд бооцсон хутаг гаргаад ирсэн. Энэ хутганы хувьд гэх юм бол айлуудад байдаг галтгооны хутаг.
ер нь л гэхэд 18 см урттай. Маш том утга байсан. Энэ утгыг гаргаж ирсэн даруйдаа л хүмүүсийг сандарч эхлэхээс өмнө шууд л Агнесийн цээжин тусах газар утгалсан. Тэгээ зарим их сурвалж хэлэхдээ цээж, зарим нь болохоор гизрүүн утгалсан гэж бичсэн байлээ. Хүүхдүүд шууд сандралдаж эхлэн штэ. Хүүхдүүд ойрлолдоод ангийнхаа хаалганы зүгжийг онгоолгоод танхимаар цухтааж эхэлсэн үүд коридороор энэ үед яг хажууд ангид нь 2 багш хичээл орж исэн. Энэ 2 багш нөхцөл байдлыг шууд ойлгоод хүүхдүүдийг тайвшруулад тэгээд зэвсэг барьсан гэмт итгээд дээр очиод зэвсгээ хай. Яг одоо цагдаа дуудан чи илүү гүнзгий хэрэгт ормооргүй байгаа бол хийчээ үйлдэл зогсоо гэж хэлсэн. Мэргэжлийн хүмүүс төрийн тусламжийн цагдаа нар яаралтай ирсэн харамсалтай нь Агнесийг аварч чадав. Агнес хүнчээр хавсан. Агнес 54 настай байсан. Тэгээ нөгөө 18 см-ийн том утга байна штэ. Тэр эртний утганых нь бараг 12 см түүний биелүү гүнзгий орсон байсан. Дотор эрхнүүд нь маш их гимцэн газар дорол бас барсан. Хүмүүс сурагчид багш нар бүгд гайхаж эхэлсэн. Цагдаа нарч гэсэндээ яагаад энэ үйлдэлийг хийх болов гэд гимт итгэдээс асуухад ямар ч шалтгаан байгаагүй. Түүний эргэн тойрны хүмүүс багш нар сурагч нарын нь хэлж байгаа зүйлс мэдээллээс яг хөө тэр гимт итгэдийн сэтгэл санааны байдлыг тодорхойлж болж байгаа юм л да. Өмнөх өдөр нь гэх юм бол нэг найзтайгаа маргалдчихсэн сэтгэл санаагаар унсан байгаа. Гэхдээ чинь Агнестэй холбоогүй шүү дээ. Агнестэй холбоотой байж болох ганц зүйл тэр сурагчид байгаа. Тэр нь юу гэх юм бол багш нь. Босод хичээлүүд дээрээ гайгүй дүн авдаг. Гэхдээ Агнесийн хичээл дээр л жоохон таархан дүн аваад байдаг. Энэ нь бас шалтгаан байсан байх магадaltaй. Тэр гэмт итгээд ч гэсэн энэ талаараа ирсэн. Гэхдээ хэрвээ энэ шалтгаан бол байж болох хамгийн бүдүүлэг техник шалтгаан шүү дээ. Мэдээж гэмт итгээдийн гин буруутай үйлс ингээд олонний нүдэн дээр тодорхой байсан шууд баривчилж болох ч гэсэндээ мэдээж хүний эрхийг дээдэлдэг газар юм чинь. Яагаад энэ үйлдэлийг хийх болов гэдгийг нь олж мэдхийг хүссэн. Энэ сурагчийн сэтгэл санааны байдлыг тодруулахыг хүссэн. Тэгээд сэтгэл судлаач нар энэ залуу иргэнтэй уулзсан байгаа. Тэгэд олж мэдсэн зүйл нь гэх юм бол 2022 оны өнгөрсөн жилийн 8 сард энэхүү сурагчийн амиа орлогыг завдчихсан. Тэгэхээр дандаа ингэ сэтгэл санааны тогтворгүй байдал байсан гэсэн үг. Дээрээс нь нэмж хэлэх юм бол сэтгцийн ийм бас хэсэг уусан сэтгэл готрол юм. Дээрээс нь байнгын сэтгэл судлаачтай уулздаг гэсэн. Гэхдээ сүүлдээ ер нь бол чамд одоо сэтгэл судлаачтай уулзах шаардлага байхгүй гэд хэдэн сар өнгөрчихсөн. Тэг ер нь бол бүх юм хэвэн байсан гэсэн үг. Гэхдээ энэ гэмт итгээдийн өөрөөгөө өмөрөөд байгаа зүйл нь гэх юм бол тэр үед би ингээд дуу хоолой сонссон. Ингээд хийм сонссон. Хий нэг надад зүгээр л ингээд хүч хэрхийлүүлдгийг заасан ч гэх юм уу. Тийм утгагүй зүйлэр даа. Гэхдээ энэ бол хэрвээ энэ жинхэнэ асуудал бол үнэхээр ноцтой асуудал шүү дээ. Гэхдээ маш олон хүмүүс хийсэн хэрэгээ цайруулахын тулд ч юм уу яа шийтгэл багахын тулд сэтгцийн асуудал руу ингээд шууд чихдэг штэ. Энийг ч гэснээр цагдаа мэргэжлийн хүмүүс мэддэг. Тийм болохоор нэг л сэжигтэй энэ бол үнэн гэж бодохгүй байна гэж үзэж байгаа. Энэ ордож үздэг аргуудын нэг л тийм. Тийм. Мэдээж энэ чинь нэгдүгээр арай насан туршаагүй байна. Дээрээс нь сэтгцийн ямар нэгэн өөрчлөлттэй гэж үзэх юм бол хэрэг нь багасгаг мэдээд байгаа болохоор ийм зүйлийг яриад байна гэж үзэж байгаа. За тэгээд энэ хүүхдийн 16 настай залуу иргэний хувьд гэх юм бол цаашдынх нь одоохондоо тодорхойг байгаа. Ял шийтгэл нь шүүхүрл нь арай яг эцсийн дүн дээр очиагүй байгаа. Харин Агнесийн хувьд гэх юм бол харамслан тэгээд газар дээр нас барсан байгаа. Бидний үзсэн бичлэг бол Агнесийн оршуулах хэсэл байсан. Агнес нас барснаас 2 хоногийн дараа буюу 4 дахь өдөр Францын боловсролын яамны сайд нь үг хэлээд харамсаж байгааг илэрхийлсэн. Дээрээс нь бүх сургуулиуд улс даяараа хүндэтгэл үзүүлсэн. Тэгээд 1 минутын турш бүгд чимээгүй байсан. За ингээд Франц даяараа гашуудсны дараа Агнесийн нас барснаас 7 хоногийн дараа түүний оршуулах хэсэл болсон. Оршуулах хэсэл дээр нь бүжиглсэн эрэгтэй бол түүний нөхөр. Тэр хоёр маш сайхан осод байсан. Яагаад бүжиглсэн бэ гэх юм бол Агнесийг нөхөртэй хүмүүсийн хамгийн том тодорхойлдог зүйл нь гэх юм бол бүжигчид байсан. Бүжин туртай, бүжин маш их хайртай, мэрэгжлийн бичлэлтэй. Гэхдээ ингээд бүх арга хэмжээ, бүх баяр ёслолтоор ингээд гоё бүжилж идэг хүмүүс эдэн штэ. Яг тийм хосууд байсан. Нийтийн бүжинд хамтдаа явдаг, найзууд зөндөө ихтэй. Тэгээ тэр хоёрыг тодорхойлох зүйл нь том зүйл нь бүжиг байсан. Дээрээс нь Frank Sinatra-гийн Love гэд яг оршуулах хэсэлтээр нь нөхрийнхэн түн зориулж бүжигсэн дуу болвол тэр хоёрын хамгийн хайртай бүжиглэх дуртай дуу байсан.
Уусан тийм хүмүүс харахад гоё юм шүү дээ. Тийм. Янз бүрийн арга хэмжин дээр Тийм. дандаа ингээд хамтдаа шууд гараад бүжгэлдэг хүмүүс тийм. Шууд Нэхгүй. мэддэг шүү дээ. Зөрхтэй нэг бахархмаар. Юмыг ингээд гоё болгодог. Яг тийм хүмүүсээсэн тэгээд маш харамсалтай. Нөхрийнхнүүд гэх юм бол их нэрийгээ сүүлчийн замд нүтгэхээс өмнө хайртай гэдгийг илэрхийлээд ингээд гоё сүүлчүүдээ бүжиглэе гэсэн хүндэтгэлийг үзүүлсэн байгаа. Тэгээд яг ингээд их нэртэйгээ бүжиглж байгаа юм шиг пост бариад яг хамтдаа бүжиглдэг байсан дуун дээрээ бүжиглсэн баа. Мэдээж яг энэ асуудыг ийм хүмүүс байдгийг мэдсэн учраас цугларсан хүмүүс ч гэсэн дээрсөө гайхшраагүй шууд л нөхрийг нь дэмжиж хамтдаа ганцаардуулахгүйгээд бүгдээрээ бүжиглсэн байгаа. Энэ хэргийн талаар илүү мэдээлэл олохыг хүсэх юм бол интернетэд байгаа. Гэхдээ ихэвчлэн Франц хэл дээр байсан. Тодорхой бага хэмжээний л мэдээлүүд нь англи хэл дээр байсан. Миний хувьд гэх юм бол Франц хэлнээс бас орчуулад тодорхой хэмжээний илүү мэдээлэл авахыг оролдоод ингээд та бүхэнд хүргэж байгаа. Өнөөдөр өөр хэрэг ярих хэрэгтэй байсан ч гэсэндээ яг энэ Агнес гэд бүсгүйн талаар мэдэх нь зүйтэй юм шиг. Тэгээд яг энэ хэргийн талаар бас мэдээсэй гэж хүссэн болохоор өнөөдөр энэ хэрэг ярьлаа. Тэгээд маш гонигтай, маш сэтгэл хөдлөсөн ийм хэрэг болж өнгөрсөн. Тэгээд ингээд ийм сургуульд аюу хэрэг гардаг болчихтой. Тэгээ яг над талаар чи нэг зүйлийг хэлье гэх юм бол нөгөө нэг Агнесийг нас барсан та гүний харамсал илэрхийлээд Францын боловсролын сайд үг хэлсэн баггүй юу. Тэгээ Twitter дээр ч гэсэн юм бичсэн. Тэгээд үг хэлэхдээ ингэсэн баггүй юу. Бид нэр одоо ингээд багш сургууль хүмүүжүүлэгч нарыг хамгаалтанд авах хэрэгтэй байна. Урд нь бид нэр дандаа ингээд сурагчдыгаа хамгаалаад бага насны үеийнхнийг ингээд хамгаалдаг байсан бол бид нэр одоо багш сургууль хүмүүжүүлэгч нарыг ч гэсэн аягүй хамгаалах хэрэгтэй болсон юм байна гэдгийг ойлгож байна. Тийм болохоор би энэ дээр илүү анхаарал тавина гэсэн баггүй юу. Тэгээ би яагаад ийм юм ярьж байгаа юм болгийг судлаад үзсэн чинь Францад сүүлийн хэдэн жилийн хугацаанд багш нарыг алах юм хэрэгүүд хэд гарсан. Яг түгээмэл гэж хэлэхэд хэцүүлээ. Гэхдээ нөгөө нэг урд нь иймэрхүү хэрэг гардггүй байсан газар гинт гараад эхэлсэн нь ачирхалтай хүмүүсийг айлгаж эхэлсэн. Яг энэ Агнесийн хэрэгээс хэдэн жилийн өмнө болсон 2020 онд болсон хэрэг аимшигт хэрэг гэх юм бол нэгэн муслим шашинтай сурагч нэг Франц багшийн толгойг нассан хэрэг гарсан. Яг ийм аимшигтэй хэрэг болоод өнгөрцөн байсан болохоор Агнесийн хэрэг ч гэсэндээ ямар нэгэн террорист үйл ажиллагаатай холбоотой ч юм болов гэжсэн байдлаар цагдаа нар судалгаа явуулсан. Гэхдээ ямар ч тийм зүйл байгаагүй. Ерөнхийдөө бол яг нэг буруу цагтаа буруу газараа байсан л юм шиг юм асуудал болж өнгөрч байгаа. Тэгэхээр маш харамсалтай. Ер нь бол сошиал медиаар ч гэсэндээ хайх юм бол нөхрийнх нь их нэртэй зориулж тэр бүжиглж байгаа бичлэг нь бол зөндөө байгаа. За ингээд өнөөдрийн маш харамсалтай гэхдээ богинохон гэмтэрмэний төрөд өндөрлөж байна. Урд нь амлсан хүний 8, эртний 8-нд өөртөө амьд гарсан хүмүүсийн бодит түүхийг би дараагийн дугаараар ярих болно. За ингээд надтай хамтдаг та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Миний хэлгээр good vibes only. Bye.